Санаа намайг Эмили гэдэг. Би Монголоос Америк руу нэж ирсэн. Тэгээд би энэ суугаар та нарт Америкт хүмүүсийн үнэхээр ашигладаг хэлбэрүүдийг хуваалцах болно. Өнөөдрийн бичлэгээр 10 хэрэгтэй idiom болон expression сурцгаая. Let's go. Эхнийх нь break the ice. Энэ бол яг мөс хаглах гэсэн үг биш шүү. Одоо ингээд шинэ хүмүүстэй уулзахдаа тийм эвгүй, чимээгүй байдал байдаг шүү дээ. Тэрийг арилгахын тулд ингээд яриа эхлүүлэхийг хэлдэг. Одоо for example, he told a funny joke to break the ice гэх юм бол тэр хүмүүсийг тайвшруулахын тулд амьгаа хэлсэн гэсэн үг. Break the ice. Дараагийнх нь cut corners. Cut corners нь болохоор ингээд алаа хурдан дуусгахын тулд хэлбэлцлээд ингээд чанарыг нь муутгаад хурдан ингээд алгацаад хийх хэлнэ. For example, you could say don't cut corners on your homework. Гэх юм бол одоо гэрээний болохоор хийхдээ битгий хэлбэрслээд дутуу чанаргүй хийгээрэй гэсэн утгатай. Дараагийнх нь bite off more than you can chew. Энэ болохоор хийж чадхаасаа илүү ажил хариуцлагыг авахыг хэлнэ. For example, I signed up for 5 clubs. It's definitely more than I could chew. Гэж хэлэх юм бол одоо тэр хүн 5 клуб бүртгүүлсэн. Гэтэ ингээд дараа нь ботход хийж чадхаасаа илүү зүйлүүдийг авчихжээ гэсэн утгатай. Дараагийнх нь under the weather. Энэ болохоор цаг агаартай ямар холбоогүй. Гэтэ ингээд би жоохон өвцөн эсвэл тавгүй байгаагаа илэрхийлдэг нэг хэлдэг. So for example, I'm feeling a little under the weather today. Гэмээр би өнөөдөр миний би жоохон тавгүй байна. Жоохон өвцөн байна гэсэн санаатай хэлдэг шүү. За дараагийнх нь once in a blue moon. Энэ болохоор маш ховор тохиолддог гэсэн үг. Okay, for example, I only eat fast food once in a blue moon. Гэх юм бол би түргэн хоолыг маш ховор иддэг. Тэгэл зүгээр ховор тохиолддог зүйлүүдийг once in a blue moon гэж хэлнэ. Дараагийнх нь catch somebody red-handed. Энэ болохоор ямар нэгэн хүнийг буруу зүйл хийж байхад нь яг бариад хойг хэлнэ. For example, the teacher caught him red-handed cheating on the exam. Багш нь үнийг шалгалтын дээр нь хуулж байхад нь яг барьсан. Газар зовонд барьсан гэсэн утгатай. Catch him red-handed. The next one is go the extra mile. Энэ болохоор ингээд хүлээлгэж байгаагаас илүү хичээх. You're going above the expectation. She goes the extra mile to help her classmate. Энэ охин ангийнхаа хүүхдүүдэд туслахын тулд үргэлж илүү хичээдэг. She goes beyond. That's called go the extra mile. You should go the extra mile to learn English. To learn these idioms, you should go the extra mile. Okay, the 8th one is called the elephant in the room. Энэ болохоор ингээд тэр асуудал заяа. Тэр асуудлыг бүхэн мэдж байгаа. Гэтэ тэрийг хинч ярьдаггүй. We just all agreed to not talk about it. Одоо жишээ нь nobody wanted to talk about the elephant in the room. Гэх юм бол бүгд тэр асуудлыг мэдж байсан ч хинч яхаг хүсээгүй. You know what the problem is, but you just don't want to say it. It's called the elephant in the room. The 9th one is called comparing apples to oranges. Ингээд харьцуулж болохгүй хоёр зүйлийг харьцуулахыг хэлнэ. It's like apple, alum, and orange. So comparing basketball to chess is like comparing apples to orange. Цагсан бөмбөгийг шатартай харьцуулахад яг алим, orange-ыг харьцуулж байгаатай адил. It doesn't make sense because they're not comparable. The last but not least, hit the ground running. Энэ болохоор ингээд шинэ
ажил, сургууль, төсөл эхлэхдээ эрт хүчтэйгээр эхлүүлэхийг хэлнэ. Тэгээд for example, she hit the ground running on her first day at her new job. Тэр ингээд шинэ ажлынхаа эхний өдрөөс маш эрт хүчтэй эхэлсэн. She started strong. You know, so doing this, you're gonna hit the ground running. Өнөөдрийн бичлэг юм байлаа. Та нарт аль нь хамгийн их таалагдсан бэ? Тэгээд би дараагийн бичлэгээр expression-тай төстэй бичлэг хийж байгаа. If you have any other suggestions, feel free to leave in the comments. And таалагдсан бол like дараад, subscribe дараарай. Thank you.